Магадгүй та мэдэхгүй байх. Таны бие таныг төсөлж байгаас чинь илүү хайрладаг. Өдөрт хүн бүрт 1-5 хор болон хувирдаг. Гэхдээ жилд 1000 гаруй удаа ийм хувирлал явагддагч биеийн бусад эсүүд бүх хүчээрээ үнийг устгадаг. Эдгээр хор тавьдрын бас тэд үргэлж таныг хамгаалж байдаг. Харин жирэмсэн эмэгтэйчүүд өдрхийн өмнөх хэд хоногт хитэх цус аллалтаас сэргийлэхийн тулд цусны бүлэгнэл хэдэн 10 дахин нэмэгддэг. Ингэснээр эхийн амь насыг хамгаалдаг. Та гэмтэх эсвэл халтур авах үед таны биед буй цагаан эсүүд яаралтай халдварлагдсан эсэгт очиод таны төлөө тэмцдэг. Өвчин үүсгчийг устгахын тулд бүх хүчээ дайчлан эцсийн хүчээ шахуун байж өгдөг. Мөн та өөрийгөө санаатаагаар гэмтэх эсвэл алах нь маш хэцүү. Жишээ нь үдийн анхуугаар амьсгалаа зогсоох, бүр өөрийгөө боож алахыг оролдох, учир нь таны хийсэн аюул төвлөлбөр бие махбодын хүчрхэг хамгаалах механизмыг өдөөдөг. Ингэснээр та өөрийнхөө биеийн зүй самныг даах боломжтой. Бүр хүн өхөлд ойрсон үжиж гисэн тархинаас сүүлчийн тушаалыг өгдөг. Бие махбодын сүүлчийн 5% адреналыг мэдрэлийн систем болон хоолойны булчинд тараадаг. Ингэснээр хүн ойр татныхон сүүлчийн үгээ хийх боломжтой болдог. Үүний зэрэгцээ тарих биеийн бүх эргэтэн сүүлчийн удаа байртай гэж хэлдэг. Насан туршийн хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлдэг. Үүн дээр таны биед таны үргэлжлэлийг эсдэг нэг зүйл бий. Та тийм ч ганцаараа биш. Учир нь таны биед ямагт хэдэн 10 их найдас байдаг. Тэд үргэлж тантай хамт байдаг. Тэдний хувьд та бол бүхэл бүтэн орчлон ертөнц юм. Мөн таныг хамгаалахын тулд амьдралынхаа төлөө тэмцдэг цорын ганц хамтрагч. Тиймээс тэд таныг тууштай хайрлаж хамгаалж байхад таныг ч бас үрдээсээ хантаасаа гэж хүсдэг. Өөрийгөө хайрлаарай.